Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад, сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Юужин чиний цэшин дээр юу бантиг байгаа? Зүрх чинь юм уу гэж асуув. Үгшийн хүзэгт Баатрын цэшин дээрх улаан өнгөтэй, зүрх мэд хэлбэртэй нууцлаг шидийн чулуу тод гэрэлтэн харагдана. Үгшийн хүзэгт Баатар битгий хар гэж хэлээд үгсийн хүзэгт Баатар Юужиний хүчтэй цохин хан руу шидэхэд хан цөмөрч Юужин цусаар ханиалгана. Юужин тэнэг антан өөрийгөө хамээд гэх шиг чи бол зүгээрс нэг үгсийн хүзэгт Баатар хүнч биш чи бол ликантроп биш хэлв. Үгсийн хүзэгт Баатар би бол хамээд гэж хэлээд уурлаж байхад Юужин зайл тэнэгэ хэмээн хэлээд дунд хурууга гаргаж доромжлов. Үгсийн хүзэгт Баатар сарууга гаргаад Юужиныг мөрөн дээр нь дараад хананд шахна. Улаан өнгийн шид болон манааны хүчээр дарна устдахыг оролдоно. Юужин би ингээд үхэх юм байх та. Үгүй энэ хараахан дуусаагүй байна. Би дахин төснийхөө дараа ингээд үгчхэж болохгүй. Хараад ид. Энийг ашигласны дараа ямар нэгэн буруу тул би хэсэгтээ хөдөлж чадахгүй. Гэхдээ ашиглуус юу ч болсон хамаагүй ялах болно. Би үгсийн хүзэгт Баатрыг хідэн хэсэг болгохоос гадна түүнээс ямар ч уул мөр үлдэхгүй болтол устгана. Гэхдээ тэрэгтэн тэр хэмжээгээрээ чанга байх болно. Би үгсийн хүзэгт Баатрыг одоо байгаа чадвараараа ялахгүй. Гэхдээ тэрийг ашиглуус баттай ялна. Өнгөрсөн амьдралын Юужинийн сүүлийн асалт гэж бодох мөчөд Рахман Юужин залуу эзэнтэй ингэж орилсоор гүйж ирэв. Юужин Рахман энэ тэнгийг ухаан алдуулаад зүхтаасан юмсан. Араас энэ хүртэл ирчиж байгаа юм байх та гэж бодов. Рахман залуу эзэнтнээс холд гэж хэлээд сэлмээ суулан дайрав. Үгсийн хүзэгт Баатар Юужиныг агаарт өргөж байгаад хол шидэв. Юужин хананд хүчтэй савагдав. Рахман үүнийг хараад залуу эзэнтэй ингэж хэлээд үргэлжлүүлэн хүзэгт Баатар руу дайрав. Рахманы сэлэм хормын дотор бут үсэрч хүзэгт Баатар Рахманыг багалзуурд нь заандав. Рахман залуу эзэнтэй зүхтаарай би түүнийг энд саатуурж бай гэж хэлв. Юужин чи түүнд баригдчаад юу яриад байгаа юм бэ гэхэд Рахман мухарт орчхоод инээгээд байгаа мүү гэж асуугаад тэр үнэхээр гайхалтай хүн юм гэж бодов. Үгсийн хүзэгт Баатар Рахманыг Юужин рүү савн шидэхэд тэр хоёр давхуултан мөн. Рахман уруу залуу эзэнтэн гэсээр Юужиныг босгов. Рахман залуу эзэнтэн би танд дахиад зүхтах боломж гаргаж өгье. Намайг тэгэхэр эндээс сухтаарай шидэхэд Юужин чам тэг шаардлага байхгүй гэж бодож байна. Хоёруулангийнх нь ард хаазаг байна гэж хэлээд инээмсэлв. Үгсийн хүзэгт Баатар наад хаалгач нь онгоодөггүй. Хинч наад хаалгыг чинь онгоолгож чадахгүй гэж хэлэхэд Юужин тийм үү гэж асуухад тийм бол би бүр их онгоолгомор хамагдчихлаа гэж хэлээд инээмсэлв. Шаардлагатай бол сүүлийн асавтаа ашиглана гэж бодов. Гэхдээ тэрхээс өмнө би энэ хаалга цаана юу байгааг мэдэх хэрэгтэй. Энэ хамээлын бус. Би харин хамээл. Сэниа юм уу? Өөр хэн нэгэн намайг дахин төрүүлэх бодолтой байсан бол ганцхан болшны эзэн л энэ хаалгыг нээж чаднаа гэж бодов. Юужин хаалгыг хөнгөн түлхэхэд хаалга онгооход үгсийн хүзэгт Баатар зочирдов. Юужин Рахман хоёр хаалга руу унан орж хаалга хаагдахад үгсийн хүзэгт Баатар хаалганы гадна хоцорлоо. Рахман энэ газар гэж гайхан асуув. Юужин Рахманыг ухаан алдуулав. Чи ерөөсөө нэмэр уссангүй. Яах вэ надад туслах гэж оролцсон болохоор чамайг эндээс гараад алуулахын оронд энэ дунтуулъя гэж бодов. Юужин цааш авхангаа эргэн пойрно ажимшин. Юужин нэгэн зүйлийг хараад тэр яагаад энийг энд үлдээж байгаа юм бэ? 300 жилийн өмнө хэрмүүдийн хятадын чөтгөрийн хааны цамхгийн ойролцоо бид нар хятадын хааныг алсныхаа дараа амьд үлдсэн чөтгөрийн хааны туслахуудыг хайж байлаа. Тэгж байхдаа газар дор руу ордог зам ос. Бид газар дор гүнд эртний итгэлүүд орсон. Тэд энд хэр удаан байсныг хэлэхийн аргагүй байлаа. Сэниа ханан дээр байсан эртний бичээсийг хараад эвтний домгийн 90 үеих байх гэж таамагласан. Тэр газрын хамгийн гүнд нь бид сарны элдийг олсон. Хамээл. Надад байсан бүх зэвсэг хядлагын чөтгөрийн хаантай тодолдож байхад эвдэрч гисэн. Би энийг авна. Сайн хэрэг болсон. Асуудалгүй юм байгаа үсттэй гэж хэлэхэд. Эвч би сарны гэрэлтэй элдийг авч чадаагүй.
Намайг илд рүү ойртох мөчид би өвдгөн дээрээ сүхрэн цусаар ханиалгасан. Эцэс сүлд нь сарны гэрэлтэй илд Вермутих болсон. Сарны гэрэлтэй илдийг булшин дээр минь үлдээж л байдаг. Эмгэнэд илэрхийлж байгаа чинь энэ үү? Вермут хэмээн бодов. Сарны гэрэлтэй илд гэдэг нэртэй энгийн ойлгомжтой өөртөө тохирсон нэр. Вермут сарны гэрэлтэй илд авсныхаа дараа ариун илд ашиглахаа болсон. Тэгэх нь ойлгомжтой. Сарны гэрэлтэй илд энгийн харагдах боловч ариун илдээс хамаагүй илүү хүчтэй гэрэлтэй байсан. Сарны гэрэлтэй илд дээр тусдаг сар биднийг анх харахад бүтэн сар байсан. Яг одоогод хагас сар байна. Хүч нь суларчсан юм байх та. Хилтерхийд хариу үйлдэл үзүүлж марадгүй гэж бодов. Новш гэж би түрүүн үхлийн гүлэгт баатарт наачгаад буцааж аваагүй юм байна гэж бодоод сандрав. Вермут, чи намайг авмаар байгааг мэдээд энд үлдээсэн юм уу? Тэнэг, новш. Намайг үхсний дараа үх ямар хэрэг байгаа юм гэж асуув. Одоо уйрах цаг биш. Энэ өрөө энд сарны гэрэгтэй элднээс өөр юм алга. Бас ганцхан хаалгатай юм байна. Би эндээс гарвал тэр галзуу үхлийн хүлэгт баатартай тулалдана. Үхлийн хүлэгт баатар гол асуудал биш. Амелия Мервин. Би хизээ тэр үлэгчин шиттэн буцаж ирэхийг мэдэхгүй байна. Би тэр галзуу үхлийн хүлэгт баатарыг аль болох хурдан алаад эндээс гарах хэрэгтэй гэж бодов. Вермут. Чамайг юу бодож сарны гэрэлтэй элдийг энд үлдээснийг мэдэхгүй ч. Гэхдээ энд байгаа шалтгаан бол надад өгөх гэж тэгсэн биз дээ. Өнгөрсөн амьдралд маань би сарны гэрэлтэй элд дээр гарааж хүргэж чаддаггүй байсан. Би Вермутийн үр удам болж дахин дүрсэн. Гэхдээ энэ элдийг барихад хангалттай байх болов. Би чадах л ёстой да. Тэр надад өгсөн юмч гэж бодоод ойртох мөчөд. Би ганцхан гэрэлд нь хүрч байхад амьсгал давчтаад биедэх маана маань ойрлж байв. Энэ маягаараа маана маань догшин байдалд орхно. Цагаан галын арга барил гэж бодоод хэрэглэх мөчөд. Энэ бидний анх олсны хажууд хамаагүй хүч муутай байна. Хідэн гисэн болсон болоод тэгсэн байх гэж бодов. Юужин элдийг авах мөчөд тэрээр хүчтэй шидэгдэв. Борчлоо. Би энэ удаа үнэхээр авч чадлаа гэж хэлээд баярлав. Юужин элдийг сугалж үзээд. Витсэм, энд илд алга. Хэсэг болсон болохоор аргагүй үз гэж бодох мөчөд элдийн сүүр дээр байсан хавирган сар гинт бутарч энерги нь элд рүү шингэв. Юужин гараа сунган сарны гэрэгтэй элдийг барихад сарны гэрэл цугларан элдийн хэлбэрт орж түүний эргэн тойронд хүчрхэг маана бадарч эхэлнэ. Юужин хаха сарны гэрэлтэй элчид маана хоёрыг сарниулдаг. Энэ гэхдээ өсөж байсан аятай миний маанаг сорж байна. Энэ цараан галын арга барилтай хэлбэлзэлд орж байгаа юм байх та. Тэгэхээс гадна энэ элд их хэмжээний маана шаардаж байна. Надад гэхдээ хангалттай их маана байгаа л да. Гэхдээ би үүнийг хараахан эзэмших болоогүй байгаа юм байна. Надад асалтыг ашиглах шаардлага гарахгүй. Ямар навшин гайхалтай элд вэ? Хідэн хэсэг болсон байж хүчтэй хэвээр л байна. Элдийн хүчээр би үхлийн хүлэгт баатрыг асалт ашиглахгүйгээр ялна. Энэ өрөөнөөс гарахаас өмнө авсаа шалгах хэрэгтэй гэж бодод авсаа шалгатал. Мэдсэн юм, энд ямар ч цогцос алга. Юужин авсыг шалгаж байхдаа нэгэн зүйлийг анзаарав. Нэг л өдөр бид чиний хүссэн ертөнцид уулзах байх. Энэ Сенягийн бичиг байна гэж бодов. Үхлийн хүлэгт баатар. Би энэ хаалгыг тоо томшгүй олон удаа эвдэх гэж оролцсон. Гэвч би сэвч үүсгэж чадаагүй. Эзэн гүвтгэн хаалгыг нээж чадаагүй. Тэгтэл тэр эзний онгойлгож чадаагүй хаалгыг хөнгөн онгойлгочихлоо. Би түүнийг алж чадахгүй. Тэр эзэн ирэх хүртэл амьд байх ёстой. Миний дуулах хоёуг хоёр эвдэрчихсэн. Би эзний тушаалыг зүрхчин савраа гаргасан. Тэр үүнийг олж мэдвэл маш их хэлийнх болно. Би өөрийгөө хэрэгтэй гэдгээ нотлох хэрэгтэй. Тэгж чадахгүй бол намайг хаяна гэж бодоод сандрав. Гэтэл тэр мөчөд юужин чи намайг хүлээж байв уу гэж асуусаар өрөөнөөс гарч ирэв. Үхлийн гүлэгт баатар чи яаж тийш орсон юм гэж асуухад юужин зүгээр л орчихсон гэж хэлээд инээмсэглэв. Үхлийн гүлэгт баатар чи тэнд юу харсан гэж асуухад юужин моц гэж хэлээд шовлов. Үхлийн гүлэгт баатар маш их уурлан дайрах бөгөөд юужин сарны гэрэгт илдээ гаргана тэд тулалдаж эхлэв. Үхлийн хүлэгт баатар болон юужин хоёр цохилтоороо тусахад үхлийн хүлэгт баатарын чөтгөрийн хүч сарин нь адав болчих. Үхлийн хүлэгт баатар сая юу болсон бэ? Чөтгөрийн хүчээр гаргасан савар маань гэрлээс болж устчлаа гэж тайхав. Юужин би өөрийнхөө хүчийг хангалттай сайн удирддаг гэж утсан. Тэгтэл ганц далайсны дараа амьсгаад нь нүд бүрэлзэж байна.
Тэгэхээс гадна элдийн гэрлийг биежүүлэх миний хамаг маана дуусгаж байна. Гэхдээ хүч нь сэтгэлд хүрч байна. Би үхлийн хүлэгт баатрыг зүсэж чадаагүй ч чөтгөрийн хүчийг нь байх буулгасан хэмээн бодов. Үхлийн хүлэгт баатар Юужин зүг уувтаа асхав Юужин тэр элдээс болж чөтгөрийн хүчээ ашиглахгүй байгаа юм байх та гэж бодов. Тэр надтай нүцгэн гараараа тулдахаа шийдсэн боловтой гэж бодов. Гэхдээ наадах чинь ухаад шийдвэр биш байна гэж хэлв. Юужин Венедиг суулан бэлтгэхэд үхлийн хүлэгт баатар ухас хийн маш хурдтай хөдлөн Юужиныг тойрон хөдлөх ба гүндүүлэн огцом дайрах гэж орогдоход Юужин түүнийг маш хурдан мэдэж хариу үйлдэл үзүүлэхэд үхлийн хүлэгт баатар цочин ухрав. Юужин айчсан уу? Би илдээ дадаагаагүй байх шүү дээ гэж хэлээд сархины шуурга илд Венед Темпест гэж хэлээд асар хүчтэй хүй салхи үүсгэх нь дайрав. Юужин дайралтай үргэлжлүүлэн агаарт бутарч байгаа чулуунуудыг шидийн хүчээр удирдах үхлийн хүлэгт баатар руу зогсортгүй дайрав. Юужин би маань арай дээр байсан бол чамайг үхтэр чинь зодох байлаа гэж хэлээд газар хүчтэй дэвсэж маанаага биежүүлэн дайрав. Дайралтанд өртсөн хүлэгт баатрын зүүн мөрний хуйг эвдрэв. Үхлийн хүлэгт баатар хуйг маань дахиад эвдэрчихлээ гэж айж цочирдан сандрав. Үхлийн хүлэгт баатар маш их уурзан орилж чөтгөрийн хүчээ огцом ашиглахад Юужин наад чадвараа эрт ашиглахгүй яасан. Шарт ими сүлд нь ашиглах юм тэнийгэ гэж хэлээд араас нь маанагаар биежүүлсэн том лараар түүнийг барих гэж оролдоход үхлийн хүлэгт баатар түүнийг хүчээрээ хааж байх цуур Юужины түүнд тулж ирээд дими зүйл бовчсон гэдэнэ гэж хэлээд дайрах мөчөд үхлийн хүлэгт баатар бүх хүчээ гарган зөрүүлэн дайрах гэсэн боловч Юужин сарны гэрлийн хилтерхийг нэг гар руу шидэж хүчийг нь зогсоогоод. Юужин гарт маань сарны гэрэлтэй илд байгаа болохоор би хилтерхийг хүснээр ашиглаж чадна хэмээн бодоод надад хэсэгхэн хугацааны зогшовт байхад л хангалттай хэмээн бодоод. Юужин сарны гэрэлт илдээрээ үхлийн хүлэгт баатрын хуйгийн гол хэсгийн цүмийг маш хүчтэй цүм зогож. Үхлийн хүлэгт баатар хол шидэгдэн газар унахад Юужин гинэгт цусаар бүүлжв. Би айлуулах баг хүч ашигласан. Эвтээ тэгэхэд их хэмжээний маана зарцуулж байна. Энэ гэхдээ асагт ашигласнаас хамаагүй дээрэлтэй. Миний маана дуусчихсан болохоор сарны гэрэлтэй элдийн гэрэл алга болчихлоо. Новшийн элд хэмээн бодов. Юужин газар унсан үхлийн хүлэгт баатрын зүг ахаж очин түүний цээжин дээрх улаан эрдний чулууг ширтэн. Надад түүн цуурч байгаа нь мэдрэгдсэн. Би энэ одоо болтол энд байгааг бодоход бүхэлдээ устаагүй бололтой. Ямар новшийн мэдрэмж вэ? Үхсэн хүнийг ингэж доромжлох гэж. Тэр үлэгч нь миний булш руу дайрч орно. Миний биеийг үхлийн хүлэгт баатар болгоно гинэ. Би энийг устгах нь Рахманыг аваад эндээс цухтан хэмээн бодов. Юужин илдээ үхлийн хүлэгт баатрын цээж рүү зоохоор далайх мөчөд би энэ гинэрт хөдлөхөө болно. Би маань хөдлөхгүй байна. Намайг үл үзэгдэх аимшигтай хүч хүлсэн юм шиг санагдаж байна. Новш гэж бодон сандрав. Юужин новш чи энд иржээ гэж хэлв. Амилия Морвин алгуурхан алхаж ирнэ. Юужин өөрийн биеэ хөдлөж чадахгүй байгаад мэдэрнэ. Одоо ганцхан амд хөдлөж болохоор байгааг анзаарна. Тэр амийг зөвшөөрсөн болохоор хөдлөж болж байгаа биз гэж бодов. Юужин нүрээ харан ярилцаж болохгүй юм уу гэж асуухад Амилия би чамайг яах талаар бодож байна. Надад хэд хэдэн санаа байна. Гэхдээ надад энэ хамгийн их таалагдж байна. Би чамайг дээш чирж гаргаад халуун эсэнд болно. Би мэдээж хэрэг чамайг алахгүй. Подгооч нь ил байх болохоор чи амьсгаж чадна. Би ам нүд хоёрыг чинь хүчээр нээлттэй байлгах болно. Нээх их удахгүй нүд чинь хідэн хэсэг болж хагарна. Хих чинь хатсан мөчөр шиг харагдана. Тэгсний дараа чи говийн манууха болно. Би чиний хөлийг чинь хуглаад нэг мөчөр шиг мушгина. Чиний хуруу болгон руу нэмгэн төмөр зооно гэж хэлэхэд Юужины би цаанаасаа өөрийн мэдлэгийг хөдөж эхэлнэ. Хурууны үзүүрээс гав хүртэх чинь мөрмий чинь дундуув. Нөгөө гарыг шин ч гэсэн тэгнэ. Тэвэр чиний хоёр гарыг тэнээлгэнэ. Тэр үед нүд чинь аль хэдийн сохорсон байна. Тийм болохоор чи юу болж байгааг харж чадахгүй. Гэхдээ мэдэрнэ. Чи үхэхгүй. Чамд мэдрэгдэхэргүй тийм өвдөх тул биш гэж тамлахаар зандал хэлнэ. Юужин би тэгвэл шоконд ороод үхэх юм байна гэж хэлэхэд Амилия би чамааг үхүүлэхгүй. Чи тэгж л говийн манууха босох болно. Чамааг тийм байхыг харахаас залхахаас нааш чи урт удаан хугацааны турш манууха байх болно. Чи намайг хэн болохыг мэдэх үү гэж асуув. Юужин Амилия Морвин хар үлгсэн эзэн гэж хариулахад Амилия тийм ээ би бол Амилия Морвин говийн данжин болох хар үлгсэн эзэн. Тэр хүн чинь би байна. Чи миний тижээмэл амьтныг алсан. Хэрэггүй байсан ч гэсэн
тэр минийх байсан. Би эснийх нь хувьд тамлах, алах гэх мэт зүйлийг л хийж чадна гэж хэлж байх зуур Юужин ямар заваанд хижээмэл амтан бэ? Ядаж усанд оруулахгүй яасан. Өмхирсэн цогцос арай л заваа үнэрт гэж хэлж дуусаагүй байтал Амелия таяваараа Юужинийг хүчтэй цохин шиднэ. Амелия эснийх нь хувьд би л ганцхан тэгин шинж болно гэж уурлахад Юужинд үйлчинж байсан шившдэг арилна. Юужин би одоо түүнийг алж чадах болов? Үгүй чадахгүй. Амелия өөр төвшний хүн. Би асалт ашиглаад түүнийг алж чадахгүй. Би Балзакаас тусламж гоохыг хүсээгүй юмсаа. Надад өөр сонголт байхгүй болтой гэж бодоод сандран Амелия руу харна. Чи Балзак Лудбетийг тань нүстэй гэж асуухад Амелия нүд нь гинт томрно. Өөрийн мэд хэвөө ухраад би чамайг яагаад түүний нэрийг хэлээд байгааг ойлгохгүй байна гэж хэлэхэд Юужин би түүнийг тань. Тэр намайг чамтай тааралдаад зураг сүвбсэн гэж хэлээд Балзакийн тамхтай захидлыг гаргаж ирнэ. Амелия захидлыг аван шавгаад чи үннээ хэлсэн байна. Энд үнэхээр түүний тамга байна. Тэр яагаад чам шиг юмд захиа өгдөг вүлээ? Чи энэ зурус ямар учиртайг мэдж байна уу гэж асуув. Юужин тэр намайг энэ зурсыг авч явбал чи намайг юу ч хийсэ халахгүй гэж хэлсэн гэхэд Амелия энэ бал зэрэг өөр л дөө. Тэр дээр үед надад тусалж байсан юм. Би төлбөстөн түүнд нэг зүйл хийж өгнө гэж амласан. Энэ хувьд үн сэнтэй санал байсан. Амелия Мервинээс гуйлт гуйх хэрэг. Тэгтэл тэр хэдэн 10 жилийн дараа ч юм гуугаагүй. Чи намайг юу гэж хэлэх гээд байгааг ойлгосон мэт. Чамд энэ байгаа юм чинь чи түүний өмнөөс гуйлт гуйж болно. Миний хийж чадхал зүйл байвал асуудалгүй. Чи үхвэргүй байвал амийг чинь өршөөх ёхгүй. Тэгвэл би чамайг алахгүй. Гэхдээ би чамайг зүгээр явуулахгүй. Би чамайг яагаад бас яаж энд ирснийг мэдэх хэрэгтэй вэ? Бас энд юу хийснийг чинь гэж хэлэхэд Юужин аимшигтайгаар инээмсэлдэж Амелия Мервин би чамайг өөрийгөө алахыг гуйж байна гэж хэлнэ. Амелия би чамд миний хийж чадах зүйл байвал хамаагүй гэж хэлсэн санагдах юм а гэж хэлээд жуумалцсан. Чамд хоёр сонголт байна. Ярмааргүй байвал би чамайг хүндлээд ална. Амьдрмаар байвал би чамайг амьд үлдээнэ. Гэхдээ чи миний мэдхийг хүссэн бүх зүйлийг хийхнэ гэж тулгаа шаардахад Юужин хэсэл зуур дууга хураан зогсоно. Амелия битгий санаа зов. Би чамайг алахгүй гэсэн гээд тахир дутуу болгоно гэсэн үг биш. Би чамайг тамахгүй. Надад чамайг яриулах олон арга байгаа. Чи надад их сонин санагдаад байгаа. Чи Суфтаны мэдхгүй газрыг яаж олж мэдсэн? Энд хэлсний шийдтэн л энэ газрыг мэдэн. Тэдний дунд чамтай хамтарч ажиллаж байсан шимэгчин байсан юм уу? Хачи юм. Тийм зүйл байх эсхүүдэ гэж хэлээд Юужин руу алхуурхан алхаж эхэлнэ. Юужин би яасан дээр вэ? Би түүнээс амийг минь өшөөхийг гуйвал тэр ямар ч хамаагүй аргаар миний үннийг хэлүүлнэ. Тэр намайг тамлахгүй гэхээр харанхуун шид ашиглана гэсэн үг. Түүшиг дээд түгшлийн харанхуун шидтний шид миний хүсэл эрмэлзлийг хөнгөн дарж надаас хариуфтаа сонсно. Би зогсоож чадахгүй гэж сандран бодно. Амелия чи их удаан бодож байх чинь би чиний эргэлзээг арилгаад өгөх үү? Хариутыг нь хэлж Юужин би асуулт ашиглаад зогтох уу? Үгүй ээ. Тэр над дээр дахиад мэдээ алдуулдаг шид ашиглавал би юу ч хийж чадахгүй гэж бодон сандрах зур. Амелия би 3 хүртэл тоосно. Би үүнээс илүү удаан хүлээж чадахгүй гэж хэлээд гараа урагш сонгоно. Юужин би Лайнхарт гэдгийг хэлүүл яах вэ? Энэ новшийн харанхуун шидт нь тэр нэрийг хүндлэх болов уу гэж бодож байтал Амелия 1 2 гэж тоолно. Юужин би зүгээр үннээ хэлтийм билүү? Түүний онгойлгож чадаагүй хаалгыг нээн сарны гэрэлтэй илд олсон гэж үү? Үгүй. Тэр намайг амьд үлдээж боловч сарны гэрэлтэй илдийг авчихна гэж бодох мөчид Амелиягийн тоолох дуу гинт тасалдаж нүдэн гайхшрал айдсаар дүүрэн томрохыг Юужин анзаарна. Амелия цочин арагшаа харахад үгхийн хүлэгт баатар босоод ирсэн байх ба. Юужин энэ нохшийн мэдрэмж арай гэж уулга алдан байхах зур. Амелия Мервин гинт толгоогоо бүхэлэн газарт өвдөг сүгдэх өгöd. Амелия маш ихээр айд сандрам. Ямар хэрэгээр та энд ирсэн юм? Хүндэт хоригдхийн чөтгөрийн хаан гэж айн чичрэн асууна. Юужин уурлаж цустайва холилдон шүд зуун. Юужин хоригдлын чөтгөрийн хаан гэж бодно маш их уурлав. Хоригдлын чөтгөрийн хаан Юужин Лайнхарт. Би чамайг Балзак Лудбетийн нүдээр харсан. Чи үг дээдсийнхээ найзад цэцэг өгөхөр ирээ юу? Чиний харгааж байгаачлан энэ булшны эзэн бол Хамел Дайнас. Түүнийг мунхаг Хамел хийдэг байсан. Гэхдээ тэр мунхаг байгаагүй. Тэр хүндэт Вермутийн найзууд дундаас хүчтэй Авиастай нэг нь байсан.
Бас тэр Вермутийн хамгийн сайн найз. Юужин тэр ямар новшоо яриад байна. Хүндэт Вермут гинэ гэж бодоод уурлаж байхад. Хориутлын чөтгөрийн хаан намайг даснаа гэж боддгийг чинь мэдэж байна. Вермут бид хоёр нэгнийгээ ойлгоно жинхэнэ нөхөрлөлийг бий болгосон. Гэхдээ 300 жилийн өмнө болсон өвөг дээдсийн чинь хийсэн зүйлийг хүчлэх тэнэг хэрэг. Би Вермуттэй хийсэн нөхөрлөлөө бодоод Вайнхартыг хүндэлдэг. Гэхдээ намайг хүндэл гэж шаардахгүй. Юужин Вайнхарт. Би Вермутээс хойш 300 жил олон Вайнхартыг харсан. Гэхдээ би чамайг Вермуттэй хамгийн адилхан гэж бодож байна. Амелия Вайнхарт. Тийм байна. Мөнгөлөг үс, артан шаргал нүд. Вайнхартын онцгой шинж тэмдэг гэж бодоод. Би таныг ийм өрөвдөлттэй газар үхлийн күлэгт баатрыг түр бие болгон ирнэ гэж бодсонгүй. Би энийг чинь юу гэж ойлгох юм гэж асуухад хориглогийн чөтгөрийн хаан хүснээрээ л бол Амелия та энэ муу аслангийн зулцгийг хамгаалахаар энд ирсэн юм уу гэж асуухад хориглогийн чөтгөрийн хаан тэр миний найзын үр удам шүү дээ. Амелия ийм шавтгаантайгаар миний эрх чөлөөнд хардаж байгаа юм уу гэж уурлан асуув. Хориглогийн чөтгөрийн хаан Вермут үхсэн. Гэхдээ түүний үр удам үргэлжилсээр байгаа. Ялангуяа Юужин Лайнхарт. Тэр надад Вермутийг санагдуулж байна. Амелия Мервин би чамайг хайрлан хүндэлдэг. Гэхдээ Вермут шиг их биш гэж хэлэхэд. Амелия чи 300 жилийн өмнө нас барсан хүнийг одоо амьд байгаа надаас илүү хүндэлж байна гэж юу гэж уурлан асуув. Хориглогийн чөтгөрийн хаан Амелияг хүчээрээ дарамтлав. Амелия хориглогийн чөтгөрийн хаан та гэж хэлэх гэж байхад нь. Хориглогийн чөтгөрийн хаан чиний эрх чөлөө намайг хүндэхээс илүү байж босхгүй. Амелия Мервин. Би чиний эрх чөлөөг хүндлэн. Хамелийн булшинд хүссэн болгоныг чинь хийлгсэн. Вермутийн үр удмыг гэмтээхийг би одоохондоо хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлэхэд. Юужин одоохондоо гэж юу гэсэн үг вэ гэж гайхан асуухад Амелия бие тоосон тэнэг бацсан. Чөтгөрийн хаантай ээлдэг харьц гэж хэлв. Хориглогийн чөтгөрийн хаан Вермуттэй хийсэн амлалтаас хойш 300 жил хүн төлөвлөлтний хувьд их удаа хугацаа. Би тэр 300 жил Вермутийн үр удамд хангалттай их хүндэл өгөөмөр зан гаргасан гэж бодож байна. Амелия энэ үгийг сонсоод маш их баярлав. Хориглогийн чөтгөрийн хаан би тэдний надад хүндлэл үзүүлэхгүй байхыг эрх чөлөөнийх нь нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ намайг хүмүүст сайхан хандах ёстой гэсэн бодол төрүүлж болохгүй. Хориглогийн чөтгөрийн хаан болох би тоо томшгүй олон чөтгөрийн захирагч үлээ. Бас би хилмүүдийн хаан. Юужин тэр зүгээр л ярьж байна. Тэгтэл миний зүрх баслан би маань хөдлөхгүй байна гэж бодоод сандран айж байхад хориглогийн чөтгөрийн хаан эрх чөлөө хариуцлага дагуулж байдаг. Хариуцлагагүй эрх чөлөө бол өгшүүлсэн хэрэг. Вермутийн үр удам үүнийг бүх Лайнхарт л хэл. Та нар намайг хүндэхгүй бол би ч гэсэн та нарыг дахиж хүндлэхгүй. Сануулга. Юужин яагаад 300 дуугүй байчаад одоо хэлж байгаа гэж асуухад хориглогийн чөтгөрийн хаан өвөг дээдс чинь эрх чөлөөгөө төлбөр болгосон. Одоо тэр амлалт дуусч байна. Хориглогийн чөтгөрийн хаан Вермутийн зогсоосоо хүрд дахиад эрвэж эхлэх гэж байна. Нэг л өдөр дахиад амлалт өгөх шаардлага гарна. Хэн Вермутийн оронд амлалт өгөн хурд ирэхийг зогсоохоз гэж асуув. Юужин юу гэж амласан гэж асуухад хориглогийн чөтгөрийн хаан чамд тэрийг мэдэх хэрэг байхгүй. Чи Вермут биш гэж хэлээд амьшигтай инээгээд муухай зарслаа гэж хэлв. Юужин маш их гайхав. Хориглогийн чөтгөрийн хаан чиний оршихуй, чиний сүнс чи Вермутийн амлалтаас л болж 300 жилийн дараа төрж чадсан. Юужин юу гэж байхан асуув. Хориглогийн чөтгөрийн хаан Юужиныг үд тоогоод Амелия данжин руугаа буцаад яв гэж тушаахад Амелия надад энэ хүүхдээс асуух асуулт байна гэж хэлв. Хориглогийн чөтгөрийн хаан чи түүнээс ямар нэгэн хариулт сонсохгүй гэж хэлэхэд Амелия юу яриад байгаа юм бэ? Миний тэжээмэд амтан өгчихсэн. Бас тэр миний онгойлгож чадаагүй хаалгыг хөнгөн онгойлгосон гэж уурлан хашгирам хэлэхэд хориглогийн чөтгөрийн хаан хаалга гэж хэлээд бараа сунган хаалгыг зүгээр л шороо болгов. Хориглогийн чөтгөрийн хаан хардаа энд ганцхан Хамелийн авс байна. Энд юу ч болоогүй гэж хэлэхэд Амелия хэлэх үггүй болсноор энэ хэсэг дуустдаг. Энэ удаагийн Pathfinder энхүү тусаж байна. Лайк дараад Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түрүү иштэй.